Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй тавтай морил энэ удаагийн бичлэг бол 서비스 이름은 뭐예요? 월간 남친. эцэст нь Жисүүгийн тоглосон кинонуудын талаар ярилцах цаг ирдэг юм байна. За тэгээд хамгийн сүүлд тоглосон 월간 намчин гих Дулиан Шуугантай энэхүү драмын талаар бөөнөрөө ярилцах болно. Тэгээд би сонирхолтой баримтууд болон Жисүүг төрсэн скандалуудын талаар бэлтгэн авчирсан байна. Тэгэхээр мэдээлэл рүүгээ орцгоё. 월간 намчин гэж юу гэсэн үг вэ гэхээр Wol гэдэг нь сар, Kan гэдэг нь турш, намчин буюу найз залуу. Тэгэхээр нэг сарын найз залуу гэж орчуулагдаад байгаа. За энэхүү 월간 намчин гэх кино нь 2026 оны 3 сарын 6-нд бол гарсан 10 ангитаагаар гарсан юм байна. Тэгээд Netflix Global Rank-ийг харах юм бол гарснаас хойшоо эхний 7 хоногт топ 4-т жагссан байна. Тэгээд 34 улсад тренд болсон ийм кино байт юм байна. 34 бүр нэмэх гэж байгаа шүү. Нэг ангид бол 50-аас 60 минутын хугацаатай хүмүүс бол нэгээс 2 өдрийн дотор бол бүтэн үзэж дуусгасан гэсэн ийм судалгаа гарсан байна. Энэхүү драмын гол санаа гол агуулга нь бол найз залууг subscribe хийж болдог үйлчлэгийг харуулсан. Найз залууг subscribe хийгээд одоо виртуал ертөнцид өөрийнхөө хүссэн залуутай болцож болно гэсэн үг. Тэгээд Netflix энэ одоо сериалаа гаргахдаа Tinder болон AI boyfriend, girlfriend трендээ санаа авсан гэж ярьдгийн байна лээ. Энэ кинон дээр л гів гинтхэн ийм одоо зүйл гараад ирчээд байгаа юм гэхээр үгүй. Одоо чинь AI girlfriend, AI boyfriend гэдэг ийм соёл гэх юм харилцаа аль үшээ үүссэн юм байна шүү дээ. Тэгээ эндээс бол санаа авсан гэж ярьдгийн байна. Тэгээ би айгүй сонирхолтой бас баримт болсон. AI girlfriend, AI boyfriend app хэрэгэлдэг ийм залуучууд нэмэх 10 сая аль үшээ давсан. Тэгээ зарим хэрэглэгч болохоор өдөрт 1-3 цаг чат хийдэг. Тэгэхээр ингээ харах юм бол аль үшээ AI найз залуу, AI найз охинтой болцсон юм байна. Тэгээд ерөөсөө энэ 월간 намчин гих драм бол ерөөсөө шинэ ийм сэдвийг хөндөөгүй аль үшээ нийгэмд үүссэн байгаа ийм харилцааг л киногаар дамжуулж гаргаж байна гэсэн ийм байр суурийг бас хэлж байгаа. Энгийн болзооны аппликейшн болохоор дэлхийд 300 нэмэх сая хэрэглэгчтэй болсон юм байна. Тэгвэл Gen Z нарын 30% нь онлайн харилцааг илүүд үздэг. Илүү уулзахаас илүүтэйгээр онлайнаар харьцаж чатлах, мессеж хийх нь уцаар ярих нь илүү дээр гэж үздэг юм байна. Киноны гол түүх нь юу вэ гэхээр Webtoon-ы PD бүсгүй virtual boyfriend сервис ашиглаж эхэлж байгаа. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр virtual орчинд ийм залуучуудтай болцох төхөөрөмж бол бэлгэнд авдаг. Бэлгэнд ч одоо яг нэг ревю хийгээд өгөөч гэдэг адилхан мэрэгчлээ хүнээс ингэж авдаг байхгүй юу. Тэр нь бидний одоо мэдж байгаагаар VR box гэж нэг хэсэг гарсан шүү дээ. VR ингээд юм нүдний шил шиг virtual орчинд орчдөг. За ерөнхийдөө нэг тийм төхөөрөмж зүгээд шууд ингээд унтаад тэр унтчих цаг хугацаанд найзлуутайгаа болцдог гэсэн үг. Тэгээд нийтний залуутай 50 цаг болцож болдог. Тэр сервис дотор бүхэлдэн 900 залуу байгаа. Тэгэхээр чи ингээд 900 залуутай болцож болох нь байна. Энэ киноны сэдвийн талаар бүр судалгааны түвшинд ярьж болон заяа. Энэ киног судлаад ethnography, digital identity, онлайн персона болон real self гэсэн ийм асуудлуудыг хөндөж бүр онлайн түвшинд эрдэм шинжилгээний хурал дээр авчираад ярьж болох сэдв гэдээ та нар боддоо. Тэгэхээр сэдв бол айгүй сонирхолтой, өргөн цар хүрээтэй тийм кино болсон юм байна лээ. Харин Жисүүгийн хувьд энэ драм бол хамгийн анхны romantic comedy драм байгаа. Тэгэхээр айгүй сонирхолтой шин туршлага болсон гэж байна лээ. Хүмүүсийн хандлага ямар байгаа вэ гэхээр Жисүүг үзэх гэж орж ирсэн. Гэхдээ яг үнэндээ сойнгогд бүр дурлалцглаа. Сойнгогд бүр дондчлоо. Яах вэ? Энэ залууг бүр яах вэ гэж байгаа заяа. Шалтгаан нь юу вэ гэхээр сойнгог яг одоо цаг үеийн найз залуугийн дүүртж орсон, виртуал найз залуугийн дүүртж орсон учраас ямар мундаг авьяастай залуу вэ гэж магтаж байгаа. Гэтэ яг үнэндээ миний хувьд Жисүү энэ хоёр яг гоё таарсан партнерууд болж чадаагүй гэж бодсон кинон дээрээ. Яагаад ч юм бэ? Мэдэхгүй. Жисүү энэ кинон дээр 250 outfit сольж өмссөн гэд боддоо. Нэг ангид 25 хувцас сольж өмссөн байгаа байхгүй 25 outfit. Харин энэ 250 хувцсыг солихдоо зүгээр ч нэг хувцас солиогүй Жисүү ямар брендийн нүүр царай вэ? Яг зөв Dior штэ. Тэгэхээр энэ бол зүгээр л нэг драма байгаагүй, зүгээр л нэг хувцас сольж өмссөн драма байгаагүй. Энэ бол зүгээр л Dior-ийн fashion show байлаа гэсэн скандал гарсан. Мэдээж ийм скандал гарсан юм чинь Жисүү ер нь social, Instagram, медиад ер нь бол ямар нөлөө үзүүлдэг вэ? Тоогоор илэрхийлвэл хэр хэмжээний нөлөө үзүүлдэг вэ гэсэн асуудлаас гарч ирсэн. Асуудал ч гэжтэй ер нь бол энэ сэдв айгүй их яригдаж эхэлсэн. Тэр нь Жисүү ганц постоор 1.7-оос 1.8 сая долларын нөлөөг үзүүлж чаддаг бол зарим кампани ажил дээр 15.7 сая долларын нөлөөг хүртэл үзүүлж чадах хэмжээний ийм одоо нүүр царай төлөөлөгч байх нэ. Киног нь үзсэн хүн бол надтай санал нийлэх байх. Хэрэг үзээгүй эсвэл одоо үзэх гэж байгаа болвол
За тэгээд тэр Dior-ийн цүнхийг бол бүр өнгөөр нь барьдаг заяа. Бүр өнгөөр нь яг адилхан нэг загвар заяа. Нэг загварын мөрчлөөсөө нэг загвараас одоо хэдэн өнгийг ч бариад байгаа. Тий. Угаасаа тэхээс ч арга байхгүй. Яагаад вэ гэхээр нөгөө виртуал найз залуутай тэгээд виртуал орчинд уулзж байгаа учраас аппликейшнаас нь хэрэглэгчтэй хувцас тэгээд айгуу том тансаг юм орд харш бүртээ янз бүрийн юм нөгөө нэг харуулж үзүүлж одоо хэрэглүүлэх учраас тэрийг киногаар илэрхийлж гаргахад бол бүр ямар амар их хөрөнгө хаяа вэ тий. Бүр тэр жүжигчдийг тэгээ бүр J Park явчихсан ш. Тэгээ жүжигчдийг одоо зүгээр л Солонгосын топ жүжигчид тэгээ бүр K-pop idol уудж байж ах шиг бүрстэ амар кино болсон байлээ. Эсвэл хотел дэлгүүнаг үзэж байхдаа хүүх ямар амар их outfit цолдсон бэ? Яалтчгүй л ааюуд л зориулж хийгдсэн кино мөн л энэ да гэж бодож исэн. Яг хотел дэлгүүнаа дээр л нэг юм нүдэ баясгаж нэг айгүй олон outfitүүд айгүй олон тийм гоё тод өнгөнүүдийг харж исэн байхгүй юу? Яг тэрнээс хойшоогоо ерөөсө тийм концепттэй кино үзээгүй байжгаад энэ урган номжлыг үзсэн чинь яг тийм хуучны гоё мэдрэмж авсан. За харин дараагийн скандал бол мэдээж яриг манай Жисүүгийн жүжиглэлт байгаа шүү дээ. Жисүүнийг кинонд тоглох ч юм уу, эсвэл Жисүүнийг юм short film ч гэдэм үү, тэг нэг иймэрхүү юм тоглохоор угаасаа дандаа жүжиглэлтийг ярьдаг заяа. Зарим хэсэг нь амар тэнэг байна, зарим хэсэг нь өстө мундаг байна, зарим хэсэг нь сайжирсан байна гэл ингээл янз бүр юм ярина. Харин энэ сериал дээр заяа. Энэ драм дээр болохоор Жисүүгийн жүжиглэлтийг нэлээд дайжгүй гэж явж агаад нэг юм яг нэг хэсэг байдаг юм аа. Одоо би танарт харуулъя заяа. 어이, 거기. 나와봐요, 좀. 아주 나와보라니까? 아, 이렇게 아직아직. Энэ хэсэг дээр Жисүүгийн жүжиглэлт бүр үнэхээр тэнэг байлаа. Ямар амар кринж юм бэ? Юу хийгээд байгаа юм бэ те? Энэ жүжиглэлтийг хараад тэгээд найруулагч нь өө болж гин за 6 дарчлаа кат гэж хэлсэн бах та гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд гэхдээ үзгээр угаасаа амар жоох эвгүй заяа. Яг энэ хэсэг нэг юм дүүлж уйлж байгаа юм шиг тийм мэдрэмж өгнө. Гэтэ яг ингээ зарим хүмүүс болохоор үгүй эн чинь комеди штэ. Комеди одоо жүжиглэлт комеди уйлалт учраас энэс өөр ингэж уйлах боломжгүй. Чин сэтгэлээсээ ч юм уу те жинээсээ ингэж уйлчих юм бол энэ чинь комеди байхаа болоод яг энэ хэсэг чинь утгаа алдсан штэ. Тэгэхээр Жисүүгийн жүжиглэлт бол яг хөрхөн тун давс хужирна тохирсон гэж ярьж байгаа. Гэтэл нөгөө хэсэг нь болохоор үгүй энэ ямар тэнэг жүжиглэлт юм бэ? Ямар кринж юм бэ? Энэ яагаад ингэж уйлаад байгаа юм бэ? Энийг надад хилээд өгөөч гэд бүр амар олон үзэн ядцсан сэтгэлдлүүд байсан. Тэгээд та нар энэ хэсэг дээр юу гэж бодсон бэ? Бусад хэсгүүд дээр бол үнэхээр сайн жүжиглээгүй юм шиг жүжиглэж чадаад байна. Айгу мундаг байна гэсэн магтаалууд бол зөндөө их байна лээ. Тэгээд гол нь энэ урган ном чинь ингэж их шуугаан тарьсан шалтгаан нь заяа. Жисүү энэ кинон дээр илүү их kiss scene тэгээд дээрэс нь нэг тийм романтик сценүүд бас нэлээд их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол фэнүүд нь Жисүүгийн ингээд эрэгтэй хүнтэй хэрхэн яаж флиртинг хийж байгаа, хэрхэн яаж болцож байгаа. За тэгээ kiss scene ямар байна. Одоо тиймэрхүү л юмнуудыг үзэх гэж фэнүүд нь орж ирж байгаа шүү дээ. Тэгээд тэргээ ч гэсэн энэ кинон дээр үзүүлж чадсан. Надад бол үзэхэд теста хөөрхөн байсан. Та нарт ямар байсан бэ? За тэгээ энэхүү кинотой холбоотой иймэрхүү мэдээллүүдийг бэлтгэлээ. Мөн Жисүүг дагдаг скандал гэх юм бол нэг ийм кино байгаа нэр байж заяа. Би та нарт хэлж өгье. Чонжижог тугжаа шижам гэдэг нэг ийм кино байгаа аахгүй энэ вебтүүнээс сэтгүүлсэн кино. Тэгсэн чинь энэ киноны постэр зураг тавигдсан юм. Тэгсэн чинь тэр постэр зурган дээр Жисүү нэлийн хойно одоо нэг амар харагдахгүй байдалтай байсан чинь дараа нь Жисүү урд нь аваачсан байсан тэр постэр зурган дээр. Тэг хүмүүс үгүй киноны явцгүй болол ирэхлээрээ Жисүүг ингэж ашигладаг бололтоо. Жисүүг яагаад заавал ингэж ийм маркетинг дээр ийм амар ашиглад юм бэ? Яг үүндээ Жисүүгийн дүр нэг тийм постэр зурган дээр ясамн дээр тавигдах дүрч бол биш байсан заяа. Гэтэл яагаад Жисүүг постэр зурган дээрээ тавиад ард нь байрлуулсан байж эснаа гів гинтгийн яагаад бүр ушаага аваад ирвэ? Яасан хандлт чинь нэг тийм сайн биш байсан болохоор Жисүүг ингээд тэ аваад ирж байгаа мó. Жисүүг ашиглаж тэр киног маркетинг хийх шаардлага бол байхгүй байсан. Яагаад гэвэл ийм нөө жүжигчин гол дүртэн тоглож исэн учраас ер нь бол ийм нөө жүжигчин гол дүр ч юм уу тэ нэг дүрийг аваад ямар нэгэн кинонд орсон бол тэгэл тэр киног сайгүй мундаг л байдаг гэж солонгосчууд ойлгодог шүү дээ. Ер нь солонгосчууд гэлтгүү бараг бүгд л тэгж боддог байх. Гэтэл энэ кинон дээр ингэж Жисүүг ингэж ашиглах хэрэг байсан уу гэж хүмүүс айгүй их шүүмжилсэн. Тэгээд надад бол Жисүү тэр кинон дээр бас л айгүй хөрхөн дэжгүй дүрээ бүтээсэн л гэж боддог. Нэр Жисүүгийн тэгээ хувцлалтууд нь таалагдсан уу? Энэ кино ямар байсан талаар надтай сэтгэлээ хуваалцаарай. Дараагийн бичлэг хүртлээ төрж баяртай. Цаг бүр одоо 2 өнгөрцөн ба шүү дээ. За би унтлаа. Баяртай.